За сайн байцгаана уу. Өнөөдөр 1 сарын 22-ны өдөр байна. За тэгэхээр хамтдаа Гэтлэл номны 24-өөс 27 дугаар бүлэг хүртэл хамтдаа уншъя. За 24 дугаар бүлгээс эхлэе. Улмаараа мөнхийн эзэн Мойсед хандаж хэлэхдээ одоо Мойсе, Аароны хүү Надаб, Абиху нар болон Израилийн ард түмний 70 ахлагч нар мөнхийн эзэн над руу ойртож ирээд холхон зогсоод хүндэлж болно. Гэхдээ зөвхөн Мойсе л мөнхийн эзэн над руу бүр дөтлөн ирж болно. Харин бусд нь хит ойртож болохгүй бөгөөд хэн нэг нь Мойсегийн хойноос даган уул руу гарч ирж үл болно гэв. Мойсе уулнаас буун ирээд мөнхийн эзний шийдсэн бүхэн болон тогтоосон хуулийг израильчуудад хэлж өгөхөд хүн бүр нэгэн дуугаар хариу хэлэхдээ мөнхийн эзний хэлсэн бүхнийг бид дагах болно гэжээ. Ингээд Мойсе мөнхийн эзний хэлсэн бүхнийг тэмдэглэн бичв. Маргааш өглөө нь Мойсе эртлэн босоод уулын биелд мөнхийн эдэнд зориулсан өргөлийн ширээ засаад Израилийн 12 овгийг төлөөсөн 12 чулуун баг нь босголоо. Тэгээд израильчүүдийн дундаас хэдэн залуусыг авч мал нэдлэх мэтийн ажилд туслалцуулан байж мөнхийн эзэнд шатаа хөргөл өргөөд басхуу эвийн өргөл болгож нэг бухан бируу нэдлв. Нэдэлсэн малын цуснаас Мойсе хагасыг нь авч хідэн аяганд хийгээд үлдснийг нь өргөлийн ширээ рүү цацлаа. Улмаараа Мойсе мөнхийн эзний гэрээг тэмдэглэн бичсэн дэлгэмэл номыг авч бүх хүнд сонсогдохуйц дуугаар дуудан уншиж өгөхөд тэд ч мөнхийн эзний хэлсэн бүхнийг бид дагна. Бид түүний төлөө үнэнч дуулууртаагаар хүчин зүтгэн хэмээн өгүүлцгээжээ. Тэгэхэд нь Мойсе өнөө хідэн аягтай цусыг аваад израильчууд руу цацсан. Мөнхийн эзэн хэлсэн ёсороо ийхүү та нартаа гэрээ тогтоолоо. Энэ цус бол мөнхийн эзэн болон та нарын хооронд байгуулсан гэрээний баталгаа болно гэж хэлв. Дараа нь Мойсе Аароны хүүгүүд Надаб, Абиху нар болон Израилийн ард түмний 70 ахлагч нар хамтдаа ууланд гарч израильчүүдийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзнийг ойрхоноос харлаа. Түүний гишгүүр болох газар нь цэлмэг тэнгэр мэт тунгалаг, цэнхэр өнгө бүхий агаад номин эрдний чулуу мэт өгүүлшгүй сайхан харагдаж байв. Хэдийгээр Израилийн ард түмний ахлагч нар амьд байхдаа түүнийг ойроос харсан боловч ертөнцийн эзэн тэдний амь насыг хөнөөлгүй өнгөрчээ. Тэд ертөнцийн эзнийг харсан газартаа түр буудлаад тэндээ эдэж уулзгав. Улмаараа мөнхийн эзэн Мойсед хандан хэлэхдээ чи уул руу улам дээш өгсөөд над руу дөхөн ирсгүй. Тэгээд тэндээ хүлээж байхтун би чамд 2 хавтгай чулуу өгөх болно. Тэр чулуун дээр израильчуудад зааж өгөх ёстой миний хууль болон тушаалууд сийлэстэй байх болно гэв. Тиймээс Мойсе өөрийн туслагч Йошуагийн хамт ертөнцийн эзний уулоод өгсгөр болж улмаар ард түмний ахлагч нарт хандан захиж хэлэхдээ биднийг буугаад эртэл эндээ хүлээж байхтун. Аарон, Хуур хоёр та нартай хамт байгаа болохоор олны дунд маргаантай асуудал гарвал тэднээс зөвлөгөө авч байгаарай гэлээ. Ингээд Мойсе уулын оргилөөд өксөж эхлэхэд оргилыг өтгөн хар үүлс бүрхсэн байв. Мөнхийн эзний сүр жавхлан уулын оргилд буун ирэхэд бүтэн 6 хоногийн турш тэрхүү оргил өтгөн харанхуй үүсээр хужигдсан хിവэр байжээ. 7 дахь өдөр нь мөнхийн эзэн үүлэн дундаас Мойсег дуудлаа. Уулын бэлд байгаа израильчүүдийн нүдэнд тэртээ дээр буй мөнхийн эзний сүр жавхлан нь уулын оргилыг цөлмөн залгиж дөрвөлзөн асах түүмрийн их гал мэт харагдаж байсан болоо. Мойсе улам дээшлэн өгсөөр үүл ман дунд орж үзэгдэхэ болов. Мойсе тэндээ уулын оргил дээр 40 хоног байсан болоо. За үргэлжлүүлээд 25 дахь бүлгийг уншийе. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь Израилийн ард түмэн дээр очиод надад зориулан хандив өгөх ёстой гэдгийг нь хэлсгүй.
Тэгээд өгөх гэсэн хүн бүрээс хандивыг нь хүлээн авсгав. Тэднээс дараах зүйлүүдийг хандив болгон авч болно. Үүнд алт, мөнгө, хүрэл, төмөр, хөх, нэл ягаан, час улаан, өнгийн эрмэл утас, дээд зэргийн чанар бүхий, майланган, нэхмэл, ямааны ноолуурн, эсхий, улаан өнгөөр будсан хуцсын арис, дээд зэргийн арис, шир, хуайс, мод, сүмийн дэнлүү ноцоо хургамлын тос, ёслол хийхэд болон сан тавихад зориулсан тансаг үнэрт модны давирхаа, сүмийн ариун тушаалтны ёслолын ууж болон цээжимчэнд хадах танан судалт гартаам гих мэтийн эрдэнсийн чулуунууд болно. Тэд надад зориулсан ариун дархан сүм барьцгааг. Тэгвэл би үргэлж тэдний дунд байх болно. Тэрхүү асар сүм болон дотор нь байх тавилга хэрэгсэл ямар маягийн хэлбэр хийцтэй байхыг би чамд зааж өгнө. Чи яг л миний хэлсэн дагуу түүнийг засч бэлдэх хэрэгтэй гэв. Хуайс модоор чи нэгэн авдар хийлгэсгүй. Тэр нь 2 кубит хагас урт, 1 кубит өргөн, 1 кубит хагас өндөр байх болно. Улмаар авдрын дотор болон гадна талыг шижир алтаар бүрээд эргэн тойрныг нь шижир алтаар эмзсгүй. Авдрын 4 өнцөгт 4 цутгамал алтан гариг хийгээд хадагтан хуайс модоор 2 урт дамнуурга хийлгээд гадна талыг нь алтаар бүрүүлсгүй. Тэр 2 дамнуургыг авдрын гархнуудад углаад 4 талаас нь өргөн авдрыг зөөж болно. Тэр 2 дамнуургыг нэгэнт гархинд угалсан бол дараа нь суглан авч үл болно. Миний хуулийг сийлэн бичсэн хавтгай 2 чулууг би чамд өгнө гэж хэлсэн билээ. Тэр чулуунуудыг чи авдрын дотор хийгээд хадгалсгай. Тэгээд шижир алтаар 2 кубит хагас урт, 1 кубит хагас өргөн хэмжээтэй таг хийгдэв. Тэр нь авдрын таг бөгөөд цагаатгах тавцсан хэмээх нэртэй болно. Мөн далавчид Юрубусын элчийн 2 дүрсийг алтаар давтан хийгээд тэрхүү тагны 2 талд тогтоон, хооронд нь хол бод тагтаа нэг бие болгогдов. Тэр 2 Юрубусын элчийн далавчдууд нь дэлгээстэй байхаас гадна хоорондоо шүргэлцэн цагаатгах тавцанг халахалж байхаар хийгээд нүрийг нь өөдөөс нь харуулан цагаатгах тавцан руу чиглүүлсэн байх ёстой. Тэгээд цагаатгах тавцан буюу тэрхүү тагаар авдрыг тагсгай. Авдрын дотор миний өгөх хуулийг сийсэн бичсэн 2 хавтгай чулууг хийж хадгалсгай. Тэнд би чамтай уулзсан миний тогтоосон хуулийг агуулж буй тэрхүү авдрын таган дээрх цагаатгах тавцангаас тэрхүү далавчид Юрубусын элчийн 2 дүрсийн хоорондоос чамтай ярьж Израилийн ард түмэнд хандсан тушаалаа хэлж өгч байх болно. Хуайс модоор 2 кубит урт, 1 хагас кубит өргөн, 1 кубит хагас өндөр ширээ хийлгээд тал бүрийг нь шижир алтаар бүрэн, захыг нь алтаараа хүрээлүүлсгүй. Ширээний тавцангийн эргэн тойронд 1 тефах өргөн хүрээ бүхий хашлага хийгээд алтаар бүрэн чимгэлсгүй. 4 алтан гарах хийлгээд ширээний 4 хөлийн өнцөг дээр хадцгүй. Мөн 4 алтан гарах хийлгээд ширээнд бэхэлсгүй. Тэрхүү алтан гархнууд нь ширээний 4 хөлийн углуургын орчим бэхлэгдэж ширээ зөөх дамнуургыг түүнд углана. Ширээг зөөх 2 дамнуургыг хуайс модоор хийгээд алтаар бүрсгүй. Үүнээс гадна сан тавихад хэрэглэх цар, сав, суулга болон надад зориулан дарс өргөхөд хэрэглэх дом баягийг хийгээд бэлэн болгосгой. Эдгээрийг бүгдийг нь шижир алтаар хийнэ. Тэрхүү ширээг гэрээний авдрын урт миний өмнө засаад надад өргөсөн талхыг түүн дээр байнга тавиастаа байлгана. Басгүй шижир алтаар дэнлүүний суур хийлгэсгүй. Дэнлүүний суур болон гол нь алтаар давтаж хийсэн агаад дэнлүү асаах цогцсон дэлбэлж буй цэцгийн дүрс бүхий дэлбэ болон цомирлогтой байна.
Дэнлүүний гол нь хоёр талдаа 3 салаатай. Тиймээс нэг голоос салбарласан 6 салаатай байна. Энэхүү 6 салаа тус бүр нь 3-3-аараа бүйс модны цэцгийн хэлбэртэй цэцгийн цомирлог болон дэлбэгээр чимэглэгдсэн байна. Харин гол нь дээрээс доош тус бүрдээ цомирлог болон дэлбэ бүхий бүйс модны 4 цэцгээр чимэглэгдсэн байна. Голоос салбарлан гарсан 3 хос салааны өгт нь бүйс модны цэцгийн цомирлог хэлбэртэй чимэглэл байна. Цэцгийн цомирлог болон салааг нэг цул алтаар давтаж хийсэн байхаас гадна дэнлүүний суурийг бас хамттан нэг цул алтаар давтаж хийсэн байх ёстой. Тиймээс салбарлан гарсан 7 дэнлүү хийлгээд нэг суурьнд суулган өмнөх газрыг нь гэрэлтүүлж багтав. Дэнлүүний голыг хайжлах хайж, шатсан голыг цуглуулж хийх тавгийг шижир алтаар хийсгүй. Тэр дэнлүүг бүх юмтай нь хамт хийхэд нэг хихаар шижир алт орно. Энэ бүхэн ямар байх ёстойг би ууланд байхад чинь чамд харуулсан болно. Яг тэр ёсоор нь чи хийлгэсгүй. За үргэлжлүүлээд 26 дугаар бүлгийг хамт уншъя. Миний асар сүмийн дотор талыг хөх нийл ягаан тод улаан өнгийн сүлжмэл ноосон утас болон дээд зэргийн чанартай майланган нэхэмлэр хийсэн 10 хөшгөөр хийсгүй. Хөшиг тус бүр дээрээ далавчтай ер бүсийн элчийн 2 дүрсийг хатгамалдан чимэглэсгүй. Хөшиг тус бүр нь 28 кубит урт, 4 кубит өргөн бөгөөд хоорондоо яг адилхан хэмжээтэй байна. Ингээд тэрхүү 10 хөшгийг 5-5-аар нь хооронд нь холбоцгоо. Холбоотой 5 хөшгөний захад хөх өнгийн нэхэмлэр хийсэн гогцоо хадсгүй. Холбоотой 5 хөшиг тус бүрийн захын 2 хөшигт 50 гогцоо хадсгүй. Энэ гогцоонуудыг захын 2 хөшиг тус бүр дээр өөдөөс нь харуулan хадах ёстой. Тэгээд захын хөшгнүүдийг хооронд нь холбох 50 ширхэг алтан дэгээ хадсгүй. Тиймээс энэ бүх хөшгнүүд хоорондоо нийлээд нэгэн асар болно. Асар сүмийн гадуур татах 11 хөшгийг ямааны арьсаар хийсгүй. Хөшиг тус бүр 30 кубит, урт 4 кубит өргөн байна. Үүний дараа хөшгийг 5-5-аар нь холбож оёод үлдсэн 6 хөшгийг бас хооронд нь зүүж ойсгоо. 6 хөшгийг зүйсний дараа хамгийн захын хөшгийг эвхэж давхарлан асрын өмнө гаргасгүй. Холбоотой 5 болон 6 хөшгөний захын хөшиг тус бүрт 50 гогцоо хийж хадсгүй. Тэгээд захын хөшгийг хооронд нь холбох 50 ширхэг хүрэлтгээ хадсгүй. Тиймээс хөшгнөөс илүү гарсан тал хөшгөөр асрын хойд хэсгийг таглаж болно. Гадна талын хөшгөн доторх хөшгийг бодвол хоёр талдаа 1 кубит илүү гарах учраас доторх хөшгийг тиймээс таглаж болох юм. Тэгээд гадна хөшгийг дээрээс нь 2 давхар хөшгөөр хучин тагласгүй. Үүний доторх улаан бодогтой хуцсын арьс, гаднах нь дээд зэргийн чанартай ширээр хийсэн хөшиг байна. Асар сүмийн яс модыг хойс модоор хийсгүй. Яс модон хүрээ бүр 10 кубит урт, 1 кубит хагас өргөн байна. Яс модон хүрээ бүр дээр углуурах хийсгүй. Тиймээс бүх яс модон хүрээг хооронд нь холбон тогтооно. Асрын өмнө талд яс модон хүрээ 20 хийн. Тэрхүү 20 яс модон хүрээнд 40 мөнгөн суур хийж яс мод бүр 2 углуурахтай түүгээрээ суурьнд бэхтэгдсэн байна. Асрын хойд талд яс модон хүрээ 20 хийн. Тэрхүү яс мод бүрийн доор 2 ширхэг мөнгөн суур нийт 40 суур хийсэн байна. Асар сүмийн ард тал буюу баруун захад 6 яс модон хүрээ, өнцөг тус бүрд нь 2 яс модон хүрээ тогтоосгүй. Тэрхүү булангийн 2 яс модон хүрээ нь доороос дээш хүртэл холбогдсон бөгөөд хавтас мэт өнцөг үүсгэсэн байна. 2 яс модон хүрээ нь яг ижилхэн хэмжээтэй байх юм. Арын ханы 8 яс модон хүрээг 16 мөнгөн суурин дээр тогтоосгүй. Яс модон хүрээ бүр 2 суурьтай байна. Өмнө талын яс модон хүрээнд хойс модоор 5 хөндөл хийж, асрын хойд талын яс модон хүрээ болон
баруун талын арын яс модон хүрээ тус бүрт хойс модоор 5 хүндэл хийсгүй. Тэрхүү яс модон хүрээнүүдийн дундуур нэг захаас нь нөгөө захыг нь хүртэл нэг гол хөндлөл мод явуулсгүй. Яс модон хүрээ бүрийг алтаар бүрж гол хөндөл модыг шургуулга алтан гарах хийсгүй. Түүнчлэн яс модон хүрээ бүрийн хөндлүүдийг алтаар бүрсгүй. Миний орших асар сүм ямар байх ёстойг ууланд байхад чинь би чамд харуулсан. Чи асрыг яг түүний дагуу босгох хэрэгтэй. Хөх нийл ягаан час улаан өнгийн эрмэл носон утас болон дээд зэргийн чанар бүхэн айланган нэхэмлэр хөшиг хийгээд далавчдын ер бусын элчин 2 дүрсийг түүн дээр урлан хатгамал дуул сугай. Алтан дэгээтэй алтан бүрээстэй 4 хойс модон дамнуургыг 4 мөнгөн суурин тогтоон хөшгийг түүнээс татсгай. Тэгээд асар сүмийн адраас дүүжилсэн алтан дэгээнүүдэд хөшгийг зүүгээд түүний ард миний өгөх хуулийг сийлэн бичсэн 2 хавтгай чулууг дотор нь хийсэн авдрыг байрлуулсгай. Тиймээс асар сүмийн онцгой ариун газар болон ариун газрын хооронд нь хөшгөөр тусгаарлана. Гэрээний авдрыг онцгой ариун газарт байрлуулсны дараа цагаатгах давцсан нэртэй тагаар тагалсгай. Улмаар онцгой ариун газрыг тусгаарлсан хөшгөний өмнө талд буюу асар сүмийн хойд талд талах өргөх ширээг байрлуулад эсрэг талд нь дэнлөө суурлуулсгай. Хөх нийл ягаан час улаан өнгийн нэрмэл носон утас болон дээд зэргийн чанар бүхий айланган нэхмлэр сүмийн үүдний хөшгийг хийгээд хатгамлаар чимгэлсгай. Алтан дэгээтэй алтан бүрээстэй 5 багныг хойс модоор хийж хүрлээр цутхан хийсэн 5 суурин дээр байрлуулад үүдний хөшгийг түүнээс татсгай. За үргэлжлүүлээд 27 дугаар бүлгийг хамт уншийе. Надад зориулсан өргөлийн ширээг хойс модоор хийсгүй. Тэр нь тэг дөрвөлжин буюу уртаашаа 5 кубит, өргөөшөө 5 кубит, өндрөөшөө 3 кубит хэмжээтэй байна. Өргөлийн ширээний 4 өнцөг дээр шовгор дүрс сийлсгүй. Тэрхүү 4 дүрсэн ширээний их модноос сийлж хийсэн бөгөөд ширээтэйгээ өргөлж нэг бий байна. Ширээг гаднаас нь хүрлээр бүрсгүй. Өргөлийн үед хэрэглэг үнсний сав, утгуур аяга, таваг, магшордох сэрээ болон цогсон цучил агуулгах сав бүгдийг хүрлээр хийсгүй. Түүнээс гадна хүрлээр үнсний шүүр хийгээд 4 өнцөгт нь гарах хадсгүй. Тэрхүү үнсний шүүрээ 4 өнцөгт өргөлийн ширээний тэхий дунд нь дүүжлэн хадсгүй. Басгүй хойс модоор 2 дамнуурах хийгээд хүрлээр бүрсгүй. Ширээг зөөхтэй ширээний 2 талд хадсан хос гархин дамнуургыг углаад үүрч явна. Ширээний доод тал нь хоосон бөгөөд 4 талаас нь банзаар хашиж тагалсан байна. Тэр ширээ нь ямар байвал зохихыг би чамд ууланд байхад ч харуулсан. Чи яг миний хэлсэн ёсоор тэрхүү ширээг хийлгэсгүй. Асар сүмийг тойруулан хашаа барьсгүй. Хашааны урт тал нь 100 кубит урт байх бөгөөд мөнгөн дэгээгээр дүүжилсэн майланган нэхмэл хөшиг бүхий мөнгөн чимгэлэлтэй 20 хүрэл багнаас бүрдэнэ. Хүрэл багна нь хүрэл суурьтай байна. Хойд тал нь мөн адил 100 кубит урт бөгөөд мөнгөн дэгээгээр тогтоосон майланган нэхмэл хөшиг бүхий мөнгөн чимгэлэлтэй 20 хүрэл багнаас бүрдэнэ. Хүрэл багна нь хүрэл суурьтай байна. Баруун тал нь 50 кубит урт байх бөгөөд хүрэл суурьтай 10 хүрэл багнад майланган нэхмлээ хийсэн хөшиг тогтоосон байна. Зүүн тал нь мөн адил 5 кубит урт байна. Энэ талд орох хаалга байна. Орох хаалганы 2 талын хашаа нь 3 суурин дээр суурилсан 3 багантай бөгөөд үүнээс 15 кубит урт хөшиг дүүжилсэн байна. Орох газарт хөх нийл ягаан болон тод улаан өнгийн эрмэл ноосон утас дээд зэргийн майланган нэхэмлэр хөшиг хийлгээд үзмжтэй сайхан хатгамлаар чимгэлсгүй. Тэрхүү хөшгөн 4 суурин дээр зоосон 4 багнаас дүүжилсэн 20 кубит урт хөшиг байх юм. Хашааны бүх багнаас мөнгөн дэгээ дүүжлэн мөнгөн чимгэлэл хийгээд хүрэл суурин дээр тогтоосгүй. Хашаа нь уртаашаа 100 кубит, өргөөшөө 50 кубит, өндрөөшөө 5 кубит майланган нэхэмлэр хийсэн хөшгөнөөс нийтдээ бүрдэнэ.
бүх багныг хүрэл суурин дээр тогтоосон байна. Дээр дурдсан зүйлүүдээс гадна асар сүмийн бусад бүх зүйлийг хүрлээр хийсвэ. Асар сүм болон хашааны бүх газыг хүрлээр хийсэн байна. Асар сүмийн дэнлөг хэзээд асаалттай байлгасгүй. Үүний тулд дээд зэргийн чанар бүхий чидүүн жимсний тос авчир нийлүүлж байхыг Израильчуудад тушаал болгосгүй. Мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн хөшигний цаана түүний тогтоож өгсөн гэрээг агуулсан авдар тавиастай байх болно. Тэрхүү хөшигний өмнө хөшигний гадна талд дэнлүг байрлуулсгай. Тэнд буй дэнлүг байнга асаалттай байлгах үүргийг Аарон хүүгүүдийнхэн хамт хүлээнэ. Тэрхүү дэнлүү нь мөнхийн эзэн миний өмнө өдөр бүр оройноос өглөө болтол байнга гэрэлтэж байх ёстой. Үүнийг Израильчууд үеийн үед даган мөрдөж гүйцэтгэнэ.